өнгөрсөнд болсон таагүй дурсамжаа та мартахыг хүсдэг үү? Тэгвэл энэ удаагийн дугаар таны энэ асуултанд чинь бас өмнө бодож ирсэн энэ бодолд чинь хариулт өгөхөд туслах энэ дугаарыг хүргэх гэж байна. За тархины халаас сэтгэл зүйн подкаст нэвтрүүлэг маань Хэмнэл радио 91.7 болон тархины халаас сувгуудаар сар бүрийн 15:30-нд та бүхэнд хүрж байгаа гэдгийг дахин сануулъя. Өнөөдрийн дугаартаа сэтгэл зүйч Номын Эрдэнэг урьж оролцож байна. За урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За маш их баярлалаа. Урьж оролцуулж агаад. Тий. За өнөөдөр тантай би ямар сэдвээр ярилцмаар санагдсан бэ, урьсан бэ гэхээр бид нар өөрийнхөө сэтгэл зүг ажиглах гэдэг юм цуврал одоо 4 дугаар бэлтгэж байгаа. Тэгээд хүмүүсийн ээгөөх нэг асуулт байна л да. Өнгөрсөнд ийм ч таагүй дурсамж болсон, өнгөрсөнд бага наснд ингэж ийсэн, эсвэл өсвөрнөсөнд ингэж ийсэн. Тэгээ би тэрүүнийг мартмаар байдаг гэж хэлдэг. Мартчихдаг бол сайхан даач гэж хэлдэг хүмүүс байна. Тэгэхээр хамгийн ихний асуулт өнгөрснийг мартах боломжтой юм уу гэдгийг асууж эхлэмээр байна. Тэгэхээр хүн болгоны тархинд хоёулаа унтраалга байна гэдэг төсөөлөд үзье те. Одоо гэрлийн унтраагвар гэдэг штэ. За тэгвэл тийм байсан бол ямар байх вэ гэд бүгдээрээ төсөөлөд үзье. Гоё юм шүү. Таг Таг гэл таагүй дурсамжуудаа унтраагаал. Сайхан таатай дурсамжуудыг бол унтраагаалаа тий. Тэгэхээр мэдээж шинжлэх ухааны талаасаа бол ямар ч боломжгүй тийм ээ. Энэ бол боломжгүй зүйл. Хүний тархи гэдэг бол одоо тэр дурсамжийг хадгалах бүтцтэй. Тархи гэхээр тий. Хадгалах бүтцтэй. Яагаад одоо энэ нөгөө нэг мартахыг хүн хүсээд байгаа юм те. Өнгөрсөнд таагүй болж өнгөрсөн энэ зүйлүүдийг мартдаг байсан бол энэ орчлон дэлхий дээр те стрессгүй те хүн ямар нэгэн шийдвэрлээгүй асуудлуудгүй бүх зүйл нь шийдэгдсэн амттай зүйлгүй байх бах. Одоо тэгээд унтраалга байхгүй нь харамсалтай ч биш те. Энэ бол тархи гэдэг чинь өөрөө маш нарийн зохион байгуулалттай. Тархи чинь өөрөө маш олон нейронуудаас бүтэж байна тий. Тархины ийм суд нь хоорондоо ингээ холбогдсон байна. Тэгээ тархи гэдэг энэ суурийн шинжлэх ухааныг ярихад маш их цаг орноо тий. Тэгэхээр яг энэ асуулттай холбоотойгоор яг сонсогчдод зориулаад товчхон ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгье. Тэгэхээр дурсамж болон хадгалах бүтцтэй гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр энд маань хиппокамп буюу тий хиппокамп гэдэг нэг хэсэг бий. Дурсамжийг хадгалдаг хэсэг гэсэн үг. За тэрнтэй ойролцоо амигдала гэдэг бидний айц түгшүүрийн төв байгаа гэдэг тийм ээ. За тэгвэл амигдала буюу энэ айц түгшүүрийн төв маань энэ одоо болоод өнгөрсөн тэр таагүй дурсамжийг хадгалаад таагүй зүйлсийг хадгалаад байна. Хиппокамп маань болохоор сэтгэл хөдлөлийн өнгө аястай дурсамжийг нь хадгалаад байна. Энэ хоёр ингээ ялгаатай байгаа. Тэгэхээр энэний нөгөө нарийн одоо процессыг ярил бүр нөгөө нэг айхтар юм ярих учраас ойлгомжтой байдлаар бол ерөөсөө энэ хоёр тэ одоо энэ лимбийн системд энэ хоёр маань багтчихийдэг тийм ээ тархины. Тэгэхээр нэг нь бол дурсамжийг хадгалт юм байна. Нөгөөх нь болохоор айдас одоо түгшүүрийн төв юм байна. Тэгвэл бид нар болж өнгөрсөн таагүй үйл явдлыг эерэг байдлаар тийм ээ одоо арай зөөлөх байдлаар арга хэмжээнүүдийг авч болно. Тэгэхээр сая ингээд одоо тархинд байдаг хоёр ингээд чухал яг тэр нөгөө өнгөрсөнтэй холбоотой дурсамжийг хадгалаад байгаа хэсгүүдийг ярьж шít. Тэнгүүд хүмүүс одоо нэгэндээ яг мэдээж тэр хүндээ муу санаж хэлэхгүй байгаа нь л ойлгомжтой л да. Гэхдээ за одоо тэгэл мартаач дээ. Одоо тэгэл хаяач дээ. Одоо юу сүртэй юм бэ те хүмүүс тийм зүйл тохиолдчихл байдаг штэ гэж хэлээддэг. Гэтэл яг тэрүүнийг сонсож байгаа хүнд өнгөрсөн үйл явдлаа санангуутал уйлмар санагдал, санангуутал уур хүрээл те яг тэр үед төрсэн мэдрэмжийн төрөөд байдаг тохиолдлууд баг нийтлэг хүн болгонд бас байдаг байх гэж бодоод энэ зарим нь яг ажиллаж явж байгаа. Тэгэхээр яагаад тэр өнгөрсөндөх үйл явдлууд цаг хугацааны үед болоод өнгөрсөн. Гэтэл одоо хүртэл санахад тэр хүнд ингэ нөлөөлсөөр л байд юм бэ. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ. Хадгалагдаад үлдчихдэг. Тэгэнгүүт хэсэг хугацааны дараа магадгүй олон жилийн дараа эргээгээд тэр нөгөө нэг болсон үйл явдалтай болоод өнгөрсөн тэр таагүй дурсамжтай холбоотой зүйл бий болоход эргээгээд тэр нь сэргийн санагддаг гэсэн үг. Эргээд сэрэгдэг гэсэн үг. Тий. Тэгтээ маш олон жилийн хугацаанд тий ингээд дарагдаж байсан энэ дурсамж нь эргээд одоо ингээд
дахин сэргэхтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлээр илэрнэ гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө эргэж одоо хүмүүс маань мартагдахгүй байж тээ. Энэ яагаад мартахгүй байгаа юм бэ? Мартахыг хүсээд тахад. Тэгэхээр би өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй юм байна гэдэг штэ тий. Тэгэхээр чи тэгвэл тэр нөгөө нэг чамд нэг хэдэн жилийн өмнө нэг чи нэг ингэж цочролд орж исэн доо. Тэгэхэд чи өөрийгөө ингэж завгүй байлгах гад нойргүй хоноод байна гэдээсэн. Тэгээд завгүй байлгах га фитнест яваад тий. Тим сургалтанд яваад, тим ном уншаад ийм арга хэмжээнүүдийг авсан. Тэр нь чамд хэрэг тус болж ийн гэл найзууд хоорондоо бас ингээл ярих тохиолдол байдаг тий. Гэтэл яадаг үг гэхээр тухайн үе мөчид тийм ээ тухайн богинохон хугацаанд тайвшрах боломж тайвширсан юм шиг санагдана. Тэгэнгүүт хэсэг хугацаа өнгөрөнгөт магадгүй нэг сарын дараа ч юм уу 3 сарын дараа за хэлж мэдэхгүй юм л та тэр хугацаа нь бол тодорхойгүй. Хугацаа өнгөрсний дараа би уг гайгүй байсан юмсан. Яагаад ингэ буцаад би ингэ нойргуудалд ороод тий. Буцаад яагаад ингэ юм болгоо надад юм утгагүй мэдрэмж төрүүлээд байна гэдэг. Тэгэхээр тэр дарагдсан тэр дурсамж тий түр дараад нуучсан хав дарцсан байгаа энэ зүйл нь тий эргээгээд тэр маань хэсэг хугацааны дараа гарч ирээд юм гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ маань өөрөө маш нарийн зохион байгуулалттай тий цаг хугацаатай явдаг зүйл учраас мэдээж нэг мэрэгжлийн хүнд хандаж бас арга хэмжээ авах хэрэгтэй тий. Одоо сая таны хэлсэн жишээ шүү дээ. Завгүй байлгадаг гэдэг. Тэр ингээд хүмүүсийн донд ер нь нийтлэг их байдаг арга юм шиг санагдаж байна л да. Салтын дараа ч юм уу те. Эсвэл ингээд нэг хямраал янгуудаа завгүй хараа хүн айгүйх ажил амжуулдгийг гэл ярьдаг. Одоо би ч гэсэн тэгж ярьдаг л та. Гэхдээ өөр дээрээ ч гэсэн ингээд мэдрэхээр завгүй хараа айгүйх ажил амжуулдаг боловч нөгөө болоод байгаа үйл явдлуудтай холбоотой мэдрэмжийг нөгөө сарниулж байгаа л зүгээр үйлдэл юм шиг санагдаж байгаа байхгүй. Мэдрэхээс сарниулаад өөр зүйл төвлөрөөд айгүйх завгүй юм хийгээл айгүйх завгүй одоо саяныхаар бол тэг фитнест яваалт ч юм уу. Тэгээд таны ингээд өнөөдрийг хүртэл одоо ажиллаж исэн туршлагаас ч юм уу ингээ хүмүүсийг ажиглахад ингээ харахад хүмүүс ямар байдлаар өнгөрснөө мартах гээд гэхдээ одоо завгүй байх бол нэг сайн арга бас биш байгаад байна шүү дээ. Ийм аргуудыг хэрэглээд байна. Магадгүй сонсож байгаа хүмүүс өө би бас зөв аргаа сонгохгүй байгаа юм шүү гэж нэг бодоход нь туслах болоо гэж бодоод. Хүн болгоны нөгөө туулж өнгөрүүлсэн амьдрал өөр шүү дээ тийм ээ. Бага наснда ямар амьдралыг туулсан, өсвөр наснда ямар амьдралыг туулсан, өссөн орчин нь ямар байсан тийм энэ бүгдээс шалтгаалаад бас тухайн хүнд тохирох арга, тохирохгүй арга ч юм уу те яг мэрэгжлийн талаас нь яг тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралтай энэ гүшгийн процесстэй холбоотойгоор яаж ажиллавал ямар аргаар хэдийн хугацаанд ямар хугацаа орох юм те ажиллавал энэ хүн одоо тэр гэмтэл те тэр авсан энэ өнгөрсөнд болоод өнгөрсөн таагүй үйл явдлыг нь ийм жимд оруулаад тийм ээ эдгэрэх тэр процессыг нь зөөллөөд сайхан нэгэн сайхан юм жимд оруулах вэ гэдг нь л чухал асуудал байхгүй юу. Тэрнээс биш хүмүүс одоо харж яхад мэдээж хэрэг хүн өөртөө туслахыг бодоод байна шүү дээ. Хүн болгон. Тэгэхээр өөрийгөө тайван унтуулах гад байна. Ажлаа хэвийн хийх гэдэг, найз нөхдөдөө хэвийн харилцаанд орох гад байна. Гэвчиг нөгөө нэг зүйлс нь бодогдоод байна те. Тэхийн тулд өөрийгөө завгүй байлгаад, өөрийгөө ядраагаад те. Тухайн үедээ тарих угаасаа байнга ажиллаж идэг шүү дээ. Тэгэхээр тархиа амраахгүй ажиллах тусам яах вэ? Хүн нөгөө нэг болсон зүйлээ түрүүний чиний хэлдгээр сарниулаад тоохгүй хэсэг орхих тийм ээ. Эсвэл одоо юу гэдэг юм бэ? Түр мартахыг улам бүр хичээгээл одоо жишээлбэл би чамд нэг юм цүнх өгчил та. За тайвнаа. Энэ цүнхэн дотор өдөр болгон чи хувцас хийгээрээ. Нэг гişрэг хувцас хийн шүү гэл би чамд өөргүйгээл та. Тэнгүү тайвнаа өдөр болгон хийн эцтэй. Гутлаа хийн, аимсоо хийн. За юу гэдгийг гадуур хувцаа хийн. Сүүлдээ яах вэ тэр цүнх чинь цахилгаан татагдах. Багтгаа ойлоод яах вэ? Бүр задраа шүү дээ. Гэт сайхан хувцас нь халиад замбраагүй. Тэрийг анханаас нь ивэж хийлээ баялаа. Ивэж хийгээгүй те. Тэрний нэгэн адил ингээд дарагдаад үлдсэн те. Энэ тухайн үе мөчд авсан тэр одоо таагүй үйл явдал, таагүй дурсамж нь тухайн хүнийг эргээгээд тэр дурсамжийг сэтрэх зүйл гарч ирэхдээ
тархин давтагч гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө хит их завгүй байлгах, өөрийгөө ингээд хөгжүүлэх гэж оролдож байгаа нь яг уу сайн ч гэлээдээ тийм ээ. Нөгөө талаар энэ бол төр зурих юм аа. Та өөрөө энэ зүйлээ олж харсан бол тийм ээ. Би нэг л болохгүй байна да гэж олж харсан бол тэрийгэ яг мэрэгжлийн хүн дээр, мэрэгжлийн байгууллага дээр туршлагатай яг энэ чиглэлээр те үйл ажиллагаа явуулдаг газар нь очиж өөртөө тэр тусламжийг авах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрөөд тийм ээ. Өөрийнхөө энэ болж өнгөрсөн зүйлийг ухаалгаар хүн хараад эхлэхээрээ одоо нөгөө нэг айц төгшөрийн төв гэдэг байгаа шүү дээ. Амигдалын тэр хүчин сулраад одоо нөгөө нэг эн чинь хэцүү зүйл тийм ээ. Энэ нь ийм таагүй аюултай зүйл биш юм байна гэд тарих өөрөө хүлээгээд авахаараа хүний бие махбод тарих тайвширж эхэлж идэг гэсэн үг тийм. Тарих тайвширж те энэ болоод өнгөрсөн зүйлийг энэ нь ийм юм аа те над болоод өнгөрсөн юм аа одоо харин энэ нь аюултай зүйл биш маа гэдэг дохиог энэ тархинд өгч чадаагүй бол хിവэрэ байж л байна гэсэн үг. Одоо ойлгомжтойгоо бол тийм ээ тий. Дараа нэг өөр үйл явдал болонгууд л нөгөөх нь ингээл өдөөгдөөл гарч ирэл. Хүнд ингээ хүн гомддог штэ. Ер нь бол хүн болгон гомддог, уурладаг, баярлдаг, инээдэг штэ энэ сэтгэлийн хөдөлгөөнүүд хүн болгонд байгаад. Тэгвэл нэг юм гомдол ингээд бий болчихоор тэр гомдлыг бодохоор л тэр болсон үйл явдал нэг ингээд сэдрээд идэх сэргээл ингээд надад бүр ингээд хэлсэн штэ гээл те хүмүүс тэгээд идэх штэ тийм. Тэгэхээр нөгөө нэг тэр тухайн үе мөч ерөөсөө дарагдаад үлдсэн байхгүй. Тэрийг тайлаагүй, тэрийг тайтгаруулаагүй, тайвшруулаагүй, тэрийг ил гаргаж яриаггүй, нээгээгүй, сэтгэлээ онгоолоогүй тийм ээ. Өөртөө тохирсон тэр зүйлийг аргаар ингэж одоо илааршуулаагүй тийм ээ. Гол тэр цөм нь оршоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мартахгүй байгаа нь тэр зүйлийг мартахгүй байгаа нь та сул дорой байгааг ях биш гэдгийг л аюулсаа ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүний тарих өөрөө хамгаалах процесс таныг хамгаалаад байгаа байхгүй юу. Тарих сэтгэл зүй чинь тийм ээ. Тэгвэл тэр болоод өнгөрсөн зүйлийг таныг хамгаалаад байна. Тэгвэл болоод өнгөрсөн зүйлийг бид арай илүү эргээр, арай илүү зөөлөж уян хатан байлгах нь чухал. Тэгэхээр бидний тарих уян хатан тийм ээ. Хамгийн гоё нь уян хатан. Бас хамгийн гайхалтай нь юу гэж хүний тарих төрлөхөөсөө одоо нөгөө нэг юм хэвийн байдалтай орох төрлөхөөсөө одоо тэр гэмтлийг эдгээх ингээ ажиллах сэргээх тийм бүрэн ажилдаг процесс маш нарийн зохион нөөц боломжтой төрсэн цаанаасаа хүн тарих нь. Тийм учраас ерөөсөө би энэ зүйлс надаас салахгүй юм байна тий. Би бол угаасаа л ингээд өнгөрцөн юм байна тий. Угаасаа би ингээл нойргуутсаар агаал, стрессцээр агаал ингээл миний ажлын бүтээмж сүүл рүүгээ буураад тий. Сүүлдээ ингээл хүүхдтэйгээ ч би зөв зөвхөстэй харилцаж чадахгүй юм байна гэдэг ийм сөрөг бодлуудаар өөрийгөө дарах хэрэггүй. Танд бол маш их нөөц боломж бий гэдгийг хүмүүсийг бас ойлгоосаа гэж хүсэж байна тий. Энэ яалтгүй бүр айгүй чухал зүйл байгаа даахгүй. Одоо ингээл сэтгэл зүйн боловсрал хүмүүст олох чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс маань бүгдээрээ л энэ зүйлсийг ойлгохыг хичээдэг тий. Хүн одоо хүсээд аз жаргалгүй байхгүй тий. Хүсээд өөрийгөө зовоё гэж байхгүй. Тэгээ ямар ч тохиолдолд ингээл түүний төлөө одоо хэцүү байгаа зүйлсийнхээ төлөө тэмцэж юм уу тэрүүнийг одоо ингээд ангаах гэж эдгэх гэж л ингээл байж байгаа. Гэсэн хэдийч нийгэмд маань бас хүмүүс яг өөрчлөгдөж байгаа хэдий боловч нэг жоохон ийм хандлагууд байгаа л юм л да. Юу сүртэй юм бэ? Ийм юмд одоо стресстэй татдаг тий. Гэхдээ одоо тэрүүнийг ч өнөө болтол санаж бодож явдсан юм биш үсттэй гэл иймэрхүү хандлагууд байсаар л байна. Гэхдээ саяны одоо зүйлсийг хүмүүс маань аяга хүлээж аваасай, өөрөө өөр дээрээ бодоосай гэж хүсэж байна. Тархич нь бол те би эдгэрхэд бэлэн шүү л гэж. Бэлэн шүү тий. Мөнхөө хэлээл гэж яхана шүү дээ. За таны ярьсан одоо түрүүний одоо сэдв дээр дараагийн нэг асуух асуулт байна л да. Одоо сүүлийн үед хүмүүс трама гэдгийг их ярьдаг боллоо. За тэгэл би юмч траматай, тимч траматай яг өөрийгөө мэдээж таньж мэдж байгаа нь сайн хэрэг. За сэтгцийн гэмтэл гээл тэгж гин. Би нэг сэтгэл зүйн цочролтой гэж хүмүүс ярьж байна. Тэгэхээр та энэ ойлголтыг нэг хүмүүст яг тайлбарлаад өгөөч. Одоо та түр хэлсэн шүү дээ. Нэг гомдол бид нэр гомдж идэг. Гэтэ
зарим нэг гомдлууд бүр ингээ мартагдахгүй байгаад шүү дээ. Бид нэр стрессчийдэг те өдөр тутамдаа л ямар нэг стресстэй. Гэхдээ зарим стрессийг мартахгүй байгаад байна. Тэгэхээр үдгээр энэ талаар та ярьдаг. Яг чиний сая хэлж байгаагаар өөрсдийгөө таньж мэдж байгаа нь чухал хүн. Би юунд дуртай юм? Би ер нь хин те. Хэн надад юу гэж хэлэхэд би илүү их баярлдیں۔ Өглөөс ирээд би юу хийхээрээ ингээд гоё тайвширлыг мэдэрдгийг те. Ямар хоол намайг гоё те. Ийм таатай мэдрэмж авахыг те болгодгийг гэл юм өөрийгөө ингээд таньж мэдж байгаа нь чухал. Гэхдээ одоо гэмтэл гэл хүн болгон ярьдаг болчих. Гэхдээ энэ дээрээс бид нар юуг ойлгох вэ гэхээр энэ нь яг гэмтэл мөн үү? Минийх яг гэмтэл мөн байсан уу? Мөн үү? Эсвэл төр зургийн шинжтэй зүйл байсан уу? Ялгааг одоо мдэггүйгээс магадгүй энэ талаар мэдлэг хомсоос болоод хүмүүс өөрсдийгөө би тэгж гэмтэл аваад те би ийм травматай маа ёо тэр травма маань сэтэрчлээ гэж бүр те тэгж ярьдаг одоо хүмүүс зөндөө идэг штэ иргэн тойронд те тэгэхээр хүн болгонд бас бид нэр ингээд яриад байхад бас нэг хэцүү. Тэгтээ яг сошиалор ч юм уу тэгж ярьж байгаа автобусанд за тент нэг байгууллагт ярьж байгаа хүнийг сонсохоор өөрийн ирэхгүй очиод бас ингээ хэлчмээр санагддаг үеуд бас зөндөө хэлжсэн тохиолдолч бас бий. Тэгэхээр бид нэр ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би одоо тайлбарлах юм оршил хэлээд байна шүү дээ. Тэгэхээр травма буюу сэтгэл зүйн гэмтлийг маш ойлгомжтойгоор тайлбарлавал хоёр байдлаар ойлгох хэрэгтэй. За нэг нь болохоор хүнд нэг хүчтэй цочрол бий болдог шүү дээ. Хайртай хүний алдах, гинт осол аваарт орох. За энэ бол ингээд нэг удаагийн хүчтэй үйл явдлаас үүсээд байгаа гэмтэл байна да. За нөгөөт нь болохоор хөгжлийн гэмтэл гэж юм байна. Энэ нь болохоор нөгөө үл хааграх болон хүчирхийллээс үүдэлтэй гэмтэл. Бид нар юун дээр фокуслах хэрэгтэй вэ гэхээр энэ хөгжлийн гэмтэл дээр. Тий. Тэгэхээр энэ хөгжлийн гэмтэл гэдэг зүйл маань хүүхдийн ер нь хүний туулж өнгөрүүлсэн бага насндаа туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотойгоор хүний тарих, хүний энийг шиг процесст нөлөөлж идэг. За магадгүй та одоо нэг удаагийн хүчтэй цочроолоос болоод нэг гэмтэл авчлаа да одоо гинтийн осол аваарт орчлоо гэж бодъё. Гэтэл тэр маань таны дэргэд хайртай нэгэн хүн чинь байгаа те дотны хүн чинь байгаад тайвнаа чи идэгнэ. Чамаад гэх хүн би байна. Чиний ард би байна. Чи санаа зовох хэрэггүй. Чамааг унахад чинь түшээд авах хүн би те. Чамааг баяртай жаргалтай үед чинь би дэргэд чинь байна. Зүгээрээ чи хоолоо хийж чадахгүй ч гэсэн өнөөдөр би чамд хоолыг чинь хийгээд өгнө гэсэн итгэл өгөх хүн дэрэгдэн байвал тэр урт хугацаанд гэмтэл болохгүй. Тэгэхээр хүмүүсийг юу гэж би хэлэх гээд байна вэ гэхээр арай та өөрийгөө буруу одоо онцлоод те дур мэдж онцлоод өөрийгөө гэмтэл аваагүй байхад гэмтэл гэж яриад өөрийнхөө сэтгэл зүйд бас дарамт өгöd байгаа юм биш үү өөртөө тийм ээ. Хөгжлийн гэмтэл гэдэг маань харин урт удаан хугацаанд нөгөө тархины нөгөө олон нейронууд холбоосууд байгаа тий. Тэгэхээр нөгөө бага насндаа туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотой энэ хөгжлийн гэмтэл бол мэдээж насанд хүрсэн хойно нь одоо нөлөөлж идэг. Гэхдээ насанд хүрсэн хойно нь сөргөөр нөлөөлөөл хүн болгон ингээл муухай амьдрал муу зүйлийг бас сонгоод явна гэсэн ойлголт биш. Энийг эрт илрүүлээд тэр замыг нь те зөв голдролд нь оруулаад хамгийн гол нь маш зөв онцлоод тухайн хүүхдэд тухайн хүнд одоо те итгэлтэй, найдвартай, энийг шиг дасах хэн нэгнийг нь те бий болгоод те зөв арга зүйгээр зөв ажиллаж чадах юм бол хөгжлийн зөв жимд нь бид нар аюулгүй бат цорыг нь бий болгож чадна. Тэгэхээр хөгжлийн гэмтэл нь урт удаан хугацаанд шаарддаг юм байна. Нэг удаагийн цочрол бас мэдээж гэмтэл болно. Гэхдээ хайртай хэн нэгэн хүн чинь таныг хүн байвал энэ нь урт хугацааны гэмтэл болохгүй юм байна шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй хүмүүс. Тэгэхээр баг монголчууд тэр чигтэл бүгдээрээ сэтгэл зүй гэмтэлтэй болчихгоо л заримдаа үзээд байгаа юм шиг те харахаар тийм ээ. Тэгэхээр энийг маш сайн ойлгох, ялгааг нь маш сайн ойлгох хэрэгтэй л гэсэн үг. Хөгжлийн гэмтэл хүний тархинд нөлөөлнө, энийг шин тасах процесст нөлөөлнө. Тэгэл энийг шээгүй хүүхэд мэдээж хэрэг ямар байх вэ те? Энийг шээгүй хэв шинжүүд бас байдаг штэ тийм ээ. Тэгэл яг тухайн хүүхдийнхаа туулж өнгөрүүлсэн амьдрал эцэг ихтэйгээ амьдарч ирсэн үгүй юу? Ямар амьдралыг туулаад
яг миний өмнө хүрээд ирвэ гэдгийг судлаад үзэхээр яг л ер нь байж идэг тийм ээ. Өөрийгөө би сэтгэл зүйн гэмтэлтэй гээд байгаа насанд хүрсэн хүнтэй ярилцаад үзэхэд уучлаарай биш байдаг тийм ээ. Зүгээр л өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй тий. Өөрийнхөө дуртай зүйлийг олоод тий. Өөрийнхөө одоо энэ амьдралыг арай өөр өнцгөөс харах хэрэгцээ тэр хүнд магадгүй байж идэг тий. Тэгэхээр өөрийгөө битгий төрүүлж онцлоорой тий. Үнэхээр онцлуулахыг хүсвэл яг л мэрэгжлийн байгууллага дээр нь очиод онцлуулаасай гэж хүсдэг дээ. Энийг дахин хэлээд байгаа шүү тий. Би саяхан нэг сургалтанд суугаад за тэгсэн чинь тэр сургалтын дээр нөгөө сургалтын маань удирж байгаа сэтгэл зүйч ингэж хэлсэн байхгүй юу? Шошго бол шилэндэл зориулагдсан зүйлсээ гэж хэлсэн байна. Тэнгүүд яг одоо саяны хоёулын ярьдаг шиг хүмүүс яг мэдээж өөрийгөө таних гэсэн тэр орлого байж болох ч би травматай гэл яг нарийн уучраа сайн мдээгүй байж эсвэл би тийм одоо гэмтэлтэй эсвэл сэтгцийн юм эмгтэй сэтгэл зарим тохиолдол ингээл сэтгэл готролд төвшнэн тийм өндөр байгаа биш төр зургийн хямралтай хүмүүс хүртэл би сэтгэл готролтойч гэдэг юм ингээл нэг өөрийгөө хэлэх тохиолдол байдаг шүү дээ. Тэгээ тэр нь өөрөө ингээд ажиглахаар өөртөө яг шошго нааж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэнгүүт шошго ингээд наачингууд би травматай гэж хүн бодчихгонгууд хүний гаргаж байгаа сэтгэл хөдлөл, гаргаж байгаа үйл хөдлөл, зан үйл, харилцаа бүх юм нь л травматай гэж өөрийгөө бодцсон учраас яг травматай байдлаар ингээд одоо харилцаанд ороод байгаа юм шиг бас санагдах тохиолдлууд байдаг. Тэгэхээр саяны нөгөө нэг ишлэл багшийн тэр хэлсэн үг бүр илүү их ойлгогдож байгаа юм шиг надад санагдлаа. Яг нэр иймэрхүү тохиолдлуудад хэлсэн үг вэ шүү гэж бодогдлоо. За тэгээд одоо юу яаж байгаа манай подкастт маань ингээд сонсдог хүмүүс маань асуултууд ирүүлдэг. Тэгээ нэг хүн нэлээ юм урт одоо зүйл ирүүлсэн. Би тэгээд товчхоноор танд хэлээд асуулт хэлсэн. За тэр хүн маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо саяны таны нөгөө тайлбарласнаар бол хөгжлийн одоо юм гэмтэл тэр хүн тулгарсан болов уу гэж харахаар байгаа юм. Аав ээжээсээ үүдээд аав ээж нь одоо бага наснд нь хоорондоо маш их маргалдаг байсан. Ялангуяа мөнгө, ажилтай холбоотой зүйлсээс болоод ингээд маргалдаг байсан. Уул нь ингээд одоо надад одоо өмсөж зүгээд л чиргэлэх тийм гачигдчихсэн зүйл байхгүй идэв ч гэсэн байнгын тийм хэрүүл ингээд үсээд за тэгээд зарим тохиолдолд бүр ингээд зодтолтох ч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлсийг харж исэн болохоор одоо тэр хүнд ингээд байгаа юм байна л да. Бос хүмүүстэй харилцахаар өөрөө гэр бүлтэй болоод гэр бүлтэйгээ харилцахаар за би 50 байх хэрэгтэй шүү. За би ийм байх хэрэгтэй шүү гэсэн хэдий ч гэсэн уураа ингээд сайн одоо барьж чадахгүй байна. Яг л нөгөө өөрийнхөө за ийм л аав ээж болохгүй шүү гэж бодож исэн үйлээ гаргачаад байна гэдэг байгаа байхгүй. За тэгэнгүүт би сэтгэл зүйн гэмтэлтэй магадгүй байсан юм байна. Аав ээж маань надад өнгөрсөн хугацаанд нөлөөлсөн юм байна гэж бодоод би эргээд аав ээжигээ буруутгах хэрэгтэй юм шиг надад ийм мэдрэмж төрж байна. Тэгээд аав ээжигээ буруутгамааргүй бас байгаад байна. Тэгээ энэ нь надад юм хэцүү санагдуулаад байна гэж хэлж байгаа байхгүй. Тэр өнгөрсөнд ингээд нэгэнтээ одоо болцсон. Гэтэл тэр хүний юм гацалтанд орж штэ. Аав ээжтэй хайртай. Гэтэл аав ээж нь өнөөх нь байдалд нөлөөлсөн. Тэгэхээр өнгөрснөө буруутгах ёстой юм уу? Ер нь яг яах ёстой юм гэж тэр асууж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр бага насанд нь одоо нас нь тий одоо бол бүр гэр бүлтэй ингээ болцсон. Бага насанд нь өсвөр насанд нь аав ээж хоёр маргалдчихсан. За тэрийг яг тодорхой бичээгээс ер нь миний хүүхэд наснд гэж бичсэн. Зөв. Тэгэхээр мэдээж хэрэг бас гэмтэл авсан байна гэдэг өөрийгөө бас хэлээд штэ тий. Тэгэнгүүт олон жилийн өмнө болсон үйл явдал болоод өнгөрцөн. Гэтэл гэр бүл зохиогоод яг эргээгээ тэр нь сэдрээд байна тий. Магадгүй ээжийнх нь уурандаа аавд нь хэлж исэн үгийг эхнэр нь магадгүй хэлчих ч юм уу тий. Магадгүй аав нь ээжт нь бас тухайн үе мөчд хэлж исэн үгийг үг нь ухамсаргүйгээр өөрийнх нь амнаас нь гарах ч юм уу тийм зүйлсүүд болоод байна гэж харж байна. Гэтэл тэрийг хүсэхгүй байгаа тийм уулзахгүй байгаа тийм. Тэгэхээр яах вэ гэдэг чинь наад хүчин зөө. Ер нь бол би яах вэ гэж асуугаад ямар арга зам надад байна вэ гэж би ойлголоо тийм. Тэгэхээр энийг мэдж байгаа нэгдүгürt сайн. Одоо яг наад хүнтэй ч уулзаал яг нарийн процесс ингээл нарийн ярихаар тухайн зүйлсүүд нь илэрнэ л дээ. Би энэ хүнийг яг гэмтэлтэй үгүй би сайн оншилж чадахгүй. Яг ярианаас нь бол
тухайн аав ээж 21-р хоёулаа байсан юм байна. Магадгүй бага наснд буюу тэр 0-оос 1 нас те 0-оос 5 нас хүртэл аав ээжийнхаа хоёулантай хамт байсан байж таараа юм байна. Энэ нэг шин тасах процесс мэдээж эрг явагдчих энэ хүнд тий явагдана гэдэг нь аюулгүй шүү дээ. Ер нь бол нэг хүнд итгэж гин гэдэг нь тий. Гэхдээ аав ээжтэй том болсон байна хайртай буруутгамааргүй байгаад байна. Тэгэхээр үүнд хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бид яригдана. Нэгдүгээрт уур бухимдал, гомдол одоо гэмшил энтер гэдэг зүйл чинь бүгдээрээ энэ амигдалатай холбоотой явагдаад байна шүү дээ. Эргэж сэтрээд байгаа байхгүй юу энэ хүнд. Одоо насанд хүрсэн хойно яах вэ гэхээр таны авах арга хэмжээ юу вэ гэхээр яг оюуны төвшин, сэтгэл хөдлөлийн төвшөнд, хандлагын төвшөнд та өөрийгөө өөртөө бас ажиллаж болно. Яаж вэ гэхээр яг өөртөө авж байгаа арга хэмжээ нь байхгүй юу? Би бол одоо мэрэгжлийн хүний хувьд одоо тий яг сэтгэл судлаач хүний хувьд би энэ хүнийг яах вэ гэдэг асуулт толгойдоо эргэлдүүлээд өөртөө та тусалж чадахгүй байгаа бол сайхан мэрэгжлийн хүн дээр нь цаг битээ алдаа очоо энэ сайхан бүрэн бүтэн амьдралтай байгаа дээрээ гэж би хэлэх гээд байна те. Яг одоогийн нөхцөл байдал дээр би танд юу гэж хэлэх вэ гэхээр ер нь бол болоод өнгөрсөн тэр зүйлийг хүлээн зөвшөөрч болно. Хүлээн зөвшөөрөл явагдана гэдэг нь итгэрлийн зам бий болно гэсэн үг. Нэгдүгээрт. За яаж вэ гэхээр жишээлбэл те. За яг би өөр дээрээ жишээ авъя. Жишээлбэл надад тийм зүйл нэг олон жилийн өмнө тохиолдсон тийм ээ. Олон жилийн өмнө нэг ийм зүйл тохиолдсон. Гэхдээ энэ нь одоо магадгүй тэр үед надад ингэж мэдрэгдэж, надад ийм гэмтлийг авчирч намайг ингэж гэмтээж исэн ч гэлээ те. Би эндээс ийм зүйлийг суралцсан. Тэгэхээр энэ хүн бодох байхдаа ийм зүйлийг би суралцсан. Би суралцаад авсан шүү дээ. Тэгэхээр энэ нь нөгөө нэг ухаалгаар бодож штэ тий хүлээн зөвшөөрч. Магадгүй аав ээж маань хүний амьдралд зөндөө олон зүйл тохиолдсон тий. Тэгэхээр зөрчилдөх зүйлс зөндөө байсан учраас миний дэргэд магадгүй хоёлаа зөрчилдсөн баг. Хүүхдийнхээ дэргэд зөрчилдөж болохгүй гэдгийг мэддэггүй л байсан баг та тийм ээ. Гэхдээ ээж аав хоёр маань тухайн үед ийм л зүйлийг л эннээс л болж ингэж исэн баг та. Гэхдээ би энэ зүйлээс их нэртэйгээ өөрөө гэр бүлтэй болчоод ингэж болохгүй юм шүү гэдгийг би ухаарсан. Харах өнцгөө бодлоо өөрчлөлт шүү дээ тийм. Тийхгүйгээр аав ээж маань баг байхад ингэдэг байсан. Одоо би яг ингэж байна. Би яг л аав ээжийнхээ амьдралыг би ингэж давтах юм байна. Одоо би яг ингэж их нэртэйгээ муудаал ингэж хүүхдийн хайчууд ингэж энэ хоёрын дунд ялгаа байгаад байна шүү дээ. Тэгэхээр харах өнцгөө бодлоо тэ төвний чиний хэлснээр арай өөрчлөн өөр өнцгөөс хараад нэг үзээрэй гэж хэлмээр байна. Нөгөө талаараа бас нөгөө тухайн сэтгэл хөдлөл байгаад байгаа шүү дээ. Тухайн үед авч исэн айдас төгшүүр хадгалагдаад үлдсэн байгаад байгаа тийм ээ. Эннээс бас яаж тухайн үед би нэрээ ийм зүйлийг мэдэрч исэн тийм ээ. Гэхдээ би хамгийн сайнараа л тэр үед өөрөө ийм шийдвэрийг гаргасан шүү дээ. Тийм ээ. Аав ээжтэй би тэгж хэлж исэн ч юм уу те. Магадгүй аав ээж маань хийж чадсан. Магадгүй шүү дээ. Аав ээж хоёрын маань шийдвэрлэж чадах зүйл нь энэч байсан байж магадгүй. Хэрэлдээд тийм ээ. Гэж нэг арай өөрөөр бас нэг харах ч юм уу те. Ер нь бол яг уу юмыг одоо гомдол, уур бухимдал, уур гэнтэр гэдэг зүйл чинь хамгааллын хариу үйлдэл шүү дээ. Гэмшил гэдэг чинь бол ингээл гэмшээд нь шүү дээ. Тэхгүй юмсан, ингэхгүй юмсан гэд гэмшээд байна гэдэг чинь ер нь бол тухайн үед өөрөө ингээд хийчих юмсан гэдэг зүйлээ хийж чадаагүй зүйлээс бол батал зүйл шүү дээ гэмшил гэдэг те. Тэгэхээр юмыг арай өөр өнцгөөс хараад хүлээн зөвшөөрөөд өнгөрснийг арай ингээд зөөллөөд буулгаж ингэж чадах юм бол таны тэр одоо санаа зовоод байгаа зүйл те одоо байгаа амьдралаа бүрэн бүтэн хിവэр нь ингээ хадгалж авч үлдэхэд одоо зөөллөж одоо арай илүү нөгөө нэг эерэг зам руугаа гэх юм одоо орно гэсэн үг байхгүй юу тийм. Одоо сая хүлээн зөвшөөрөл гэж ярьж шин. Тэгвэл би яг танаас бас асуух гэсэн байхгүй юу. Хүлээн зөвшөөрөл гэнгүүт одоо сая бол ингээд нэг бодлоо болоод харах өнцгөө арай нэг өөрчлөөд за
тэр үедээ хамгийн зөв сонголт нь энэ байсан байлгүй дээ. Эсвэл хүүхдийг хайжууд яхаа мэдтгүй байсан байлгүй дээ гэж нэг харах. Эсвэл нөгөө хүмүүсийн дунд мартах гэж одоо яриад байгаа ш тэ. Цацч тэрүүнийг ингээл мартаа ш. Бараг надад бол тэг санагддаг. Хүмүүс март гэж хэлэх тусам мартагддгөө. Бүр ингээл яг тэр үеийнх нь өөрт төрсэн гомдол нь, уурна, цөхрөл бүр ингээл улам сэдрээд байгаа юм шиг надад бол санагддаг. За март гэж нэг зөвлөж гин, хүлээн зөвшөөр гэж нэг зөвлөж гин. Тэр энэ хоёр яг юугаараа ингээд нөгөө нэг ялгаатай байна вэ? Дээрээс нь хүлээн зөвшөөрөл гэдэг өөрөө бас ингээд нэг дотроо арай нэг хүмүүсийн төсөөлөд байгаа нь өөр юм шиг санагдаж байна л та. Зарим хүмүүс нь за угаасаа л тэр хүн чинь тэгэл муу хүн. Одоо угаасаа над чинь засархаасаа өнгөрсөн те байж байгаа л тийм гэж нэг хүлээн зөвшөөрөө. Эсвэл саяных шиг бодлын маягаа бодох байдлаа өөрчилж хүлээн зөвшөөрөх гэх нэг юм ялгаатай юм шиг санагдаад байна л та. Гол нь яг тэр хүлээн зөвшөөрөл гэдэг чинь юу юм бэ? Марталт яагаад миний хэлдэг шиг март гэхээр улам бүр санагдаад байгаад байгаа юм бэ? Нөгөө нэг ээжүүд хүүхдээ унчихгүй гэхээр хүүхд нь яг ундаг шиг үү. За мэдээж хэрэг яг ингээд харагдах байдлаараа төстэй юм шиг те марталт. Хүлээн зөвшөөрөх гэл тэгэхээр мэдээж эн чинь хоёр өөр үг, хоёр өөр ялгаатай утгатай тийм ээ. Түрүүн хүлээн зөвшөөрөх гэж ярьж байхад бас судлаачид одоо яг хүн болоод өнгөрсөн тэр таагүй тэр дурсамж үйл явцыг хүлээн зөвшөөрөөд те арай өөр өнцгөөс ухаалгаар те хараад эхлэхээр хүний бие ингээд тайвширдаг гэдэг түрүү хэлжсэн хүний тарих. Тэгэхэд хүний стрессийн түвшин 30-40% ингээд буурдгийг нотолсон бас юм судалгаанууд байгаад байна л да. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр бүр тэмцээл те мартахыг оролдоол дарж нуухыг оролдох тусмаа хүний нөгөө нэг төгшүүрийн одоо гормон байгаа шүү дээ. Төгшүүрийг хэмждэг тийм ээ кортизол те илүү кортизол нь ихсээд идэг. За тэгвэл төгшүүр ихсэх тусмаа яах юм гэхээр дагалдах дагуул нь их шүү дээ тийм ээ. Бүр хэтрүүлж бодоол фантазлал сүүлдээ хамт олон найз нөхдийн дунд харилцаа гэр бүл хүүхдтэйгээ хэрхэн харилцаа мэдгүй өөрөө юу хийх гээд байгаа юу хийвэл хийхийг хүсээд байгаа тий юу хийвэл тайвшрах гээд байгаа ер нь яг яагаад байгаагаа бүр сүүлдээ ойлгох болчихно. Тэгэхээр хүлээн зөвшөөрөл гэдэг маань түрүүний хэлсэнчлэн тэр одоо үгүйсгэх биш болоод өнгөрсөн зүйлийг үгүйсгэх биш тэрнийг гаргаж ирээд одоо тэгтээ бас тусгай арга байгаа шүү дээ аргууд байгаа тий тэр аргуудын тусламжтайгаар илүү зөөлөж үйл явцад нь ингээд хэрэгжүүлж оруулахыг хэлээд байна. За марталт гэдэг маань өөрөө юмыг одоо дарах далд хийж одоо эргэж сэргээн санахгүйгээр тоохгүйгээр түрүүн чи хэлсэн шүү дээ өөр юмд сарниулах бодлоо эсвэл ингээд баста мартахын тулд өөрийгөө маш их ингээд завгүй байлгаад байгаа. Одоо тэр дарагдуулаа мартахыг оролдоод байна гэсэн үг байхгүй. Түрүүн тархинд сабка унтраалга байхгүйгээ хоёлаад гэсэн шүү дээ. Байдаг байсан бол гүм сайхнаа гэд. Тэгэхээр хүн чинь нөгөө нэг марталтын процесс гэж угаасаа бас байгаа шүү дээ. Сэргээн санах процесс, ой тогтоолттой холбоотой. Тэгтээ энэ болоод өнгөрсөн таагүй дурсамж бол ерөөсөө дарагдаал үлдчихдэг гэсэн үг. Тэр амигдала буюу одоо тэр айц түгшүүрийн төвдөө. Тэгэхээр тэрийг дараад байгаа байхгүй. Мартыг гэж өөрийгөө завгүй байлгаад. Тэгэхээр мартах нь бол нэг тийм бас айхтар зөв бол шийдэл бол биш. Мартахын оронд тэрийг одоо ил гаргаж тийм ээ ярих, ил гаргаж хуваалцах тийм ээ. Гэхдээ тэрийг мэрэгжлийн хүнтэй ярилцах тийм ээ. Хүлээн зөвшөөрөх нь чухал болчиход байгаа юм. Тийм тэгээд хулган дээр хийсэн бас нэг юм туршилтыг чи бас сонсчихсан баг тийм. Нөгөө нэг 2004 онд илүү тэ хийгдсэн байсан. Нэрийн тэгтээ би санахгүй байна. Хулган дээр одоо нөгөө нэг юм айц түгшүүрийн тохиог бий болгоод тий цочрол бий болгонгууд болгоод хэсэг хугацааны дараа тэр зүйлсийг ингээд илүү зөөлөд өөр зүйлээр орлуулад тийм ээ ингээд яхад хулган илүү тайвшраад нөгөө кортизол нь багасаад илүү нөгөө домапин нь ингээд ихсээд ингээд маш тархин тайван байдал шилжиж байна. Тэгэхээр хүний тархиг ч гэсэндээ бас ингээд болоод өнгөрсөн таагүй үйл явцыг нь одоо нөгөө нэг
дурсамж болгож үлдээгээд тийм ээ ингээд эерэг нэг жимд нь бас оруулж болох юм байна гэдгийг эрдэмтэд бас ингээд энэ дээр туршилт хийгээд судалсан байгаа байхгүй. Тийм тэгэхээр боломжгүй зүйл бол мэдээж хэрэг байхгүй. Та өөрөө хичээвэл, та өөрөө харах өнцгөө өөрчилж чадвал, та өөрөө зөв тий харах өнцгөө өөрчлөөд эерэг байдлаар ажиллаж чадвал танд бүх зүйл нээлттэй тий. Гэхдээ өөрийгөө энд буруутгах болохгүй тийм ээ. Бусдыг бас буруутгахаас илүүтэй бодитоор хараасаа гэж бас хэлмээр байна. Тийм. Одоо түрүүнээс хойш нөгөө таны ярьсан зүйлсийг ингээд зураглаад харах юм бол одоо ийм юу байгаад байна л да. Өнгөрсөн болсон нэг үйл явдал. Гэхдээ тэр үйл явдалд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл холбогдсон. Одоо гуниг, гомдол, цөхрөл, уур юу гэдэг те тэр сэтгэл хөдлөл холбогдсон. Тэгэнгүүт тэр одоо ингээд байгаа хуримтлагдсан тухайн үедээ ингээд нэг бөмбөг шиг болсон ч юм уу те тэр сэтгэл хөдлөлийг яах хэрэгтэй ингээд тэгэнгүүт харилцаа, ярилцаа гэдэг зүйлсийг одоо та айгүй хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр надаа нөгөө нэг жишээ ингэж бодогдлоо л да хүмүүст бас яагаад ингэ ярилц хүмүүст илэрхийл тэр нөгөө нэг дарагдсан юм битгий болго бүр илүү ингээд одоо нөгөө богшсон гэж хэлдэг штеп. Тийм битгий болго гэдэг байгаа. Тэгэхээр одоо жишээ нь та намайг нэг утасны дугаар цээжил гэд хэллээ гэж одоо л да. Тэгэнгүүт би одоо таныг уцаар ярьж ах чинь цээжлэх юм бол за 99 тэтч гэдэг юм уу нэг цээжилсэн. Гэтэ тэрэн дээр ямар нэг сэтгэл хөдлөл хамаатай бол биш. Эргүүлээ та надаас магадгүй нэг 20 минутын дараа асуухад би тэрнийг угаасаа хүссэн үсээгүй мартцсан байна. Тэгэнгүүт тарих угаасаа тэр сэтгэл хөдлөлийн тэрийдээ холбогдоогүй учраас тэгээд бас байн хадгалах хэвээр мэдээлэл биш төр зурл гэж командаар очиж байгаа учраас хүссөөсөө угаасаа тэр мартагдчихж байгаа байхгүй. Гэтэл бидний сэтгэл хөдлөлтэй холбогдсон ямар нэгэн харилцаа тэгээд тэр чинь нэг утасны дугаар хэлгээ заа нэг ихтэл 10 секунд л үсттэй тий 10 секунд биш өчнөө ингээд хугацаа үр нөлөө энэ төр мэдрэгдээд удаан хугацаа өнгөрөөцөн байх тусмаа март гэл мартагдчихдаг зүйл биш юм байна гэдгийг л одоо саяны зүйлс ингээд зурглал харагдаж байгаа байхгүй. Тэм учраас нөгөө сэтгэл хөдлөлөөтэй тэр үед төрсэн мэдрэмжтэйгээ ажиллах хэрэгтэй болоод байгаа юм шүү гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө нэг тухайн болоод өнгөрцөн үйл явдал хоёлаа гэмтэл болоод өнгөрцөн таагүй үйл явдлаар яриад штэ тий. Тэгэхээр энэ нь ой санамжинд тэр дурсамжид хадгалагдахаас гадна хүний бие мах бодит бас нөлөөлж идэг хадгалж үлдэх тий. Жишээлбэл булчингийн чангарал тий. Тэгэл стресс, тэгэл одоо нөгөө нэг юу гэдгийг зүрх бас айгүй хүчтэй цоглоно тий. Тэгээд маш их одоо ингээд дарах тусмаа эргээгээд гарахтаа маш хүчтэй гарна. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юмыг дарагдуулах тусмаа өөрийнхөө энэ өнгөрсөнд болоод болцсон энэ үйл явдлыг тийм ээ. Тэгээд яаж олон жилийн дараа бас мэдрэгддэг штэ зарим хүмүүстээр нойргүйдлэр тийм ээ. Төгшүүрийн байдлаар эсвэл одоо маш их тийм стресс бухимдлаар хүртэл илэрдэг штэ тий өөрийгөө хүн яагаад байгаагаа мэдэхгүй тэнгүүд яг ингээл ярилцаал үзэхээр нэрээ нэг хүн тэ амьдралд нь бага наснд нь ингээд туулж өнгөрүүлсэн энэ үйл явдалтай холбоотой ярилцж байгаа хэвчээ тийм биш тий гэл хүн нөгөө нэг ухаалгаар ингээл өөрөө олоод харж хараад тайвширчдаг тий тэгэхээр одоо нөгөө нэг тэр сэтгэл хөдлөл суурилсан дурсамж тийм ээ. Тэгэхээр амигдала буюу тэр одоо айдас түгшүүрийн төв хиппокамп буюу сэтгэл хөдлөлийн дурсамжтай холбоотой хадгалаад байгаа энэ хоёр маань нөгөө нэг зэрэг ажиллаад байна. Ойлгож байна тийм мэдэн чинь зэрэг л яваад байна. Өөр юмнуудыг хоёлаа яриаггүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ийм юм байт юм байна. Тэгэхээр энэ дурсамжийг хадгалж байгаа юм байна. Энэ маань болохоор айдас түгшүүрийн төв маань ингээ хадгалж байгаа. Эндээ би дараад исэн болохоор л би ингээл гинт уурлаа тий өөрийгөө ойлгохгүй болоод би нойргуудад ингээд исэн юм байна гэдгээ бас хүн олоод харчаар одоо өөрт нь бас илүү тайван байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн ер нь хүүхдийн тарих ер нь хүний тарих тий хойноосоо урагшаага чиглэлтэй хөгжиж идэг штэ. Хүүхэд ер нь яагаад эрсдэлтэй зан үйлийг ер нь гаргаад идэг юм. Одоо ямар нэгэн зүйл болохгүй байгаа болохоор
Зүгээр одоо нийтлэг эцэгчүүдээ юугаар бодох юм бол болохгүй байгаа болохоор тэр алхмыг хийгээд яахаа мэдэхгүй байгаа болохоор яахаа мэдэхгүй байгаа болохоор сонсохгүй байгаа болохоор тий. Гэхдээ гол зүйл нь юу гэхээр эрсдлийг тооцч мэддэггүй. Хичнээн биеийн том болцсон юм шиг хэрнээ. Нөгөө нэг ин хэсэг байж тээ. Бүрөө хөгжөөгөө. Тий хөгжөөгөө ухаалгаар сэтгэх, ухаалгаар шийдвэр гаргах тэр хэсэг нь хараахан хөгжөөг байгаа учраас хүүхэд эрсдлийг тооцож чаддаггүй. Тийм учраас алдаа гаргадаг. Гаргацсныхаа дараа өө би тэгсэн юм биш үү гэж хүүхэд хүлээж авдаг байхгүй. Тий. Тэрнтэй тэгчүүгээ сануулад байдаг. Хүүхэд бол халуун юм байсан ч ялангуяа бага насны хүүхэд багцсан болохгүй гэсэн бүхнийг л ер нь хэлдэг шүү дээ. Тий. Гэхдээ яг хөтэй нөх хүний тарихтай хүн гэдэг амьтан тий хүнийг ярихад энэ бол амар том өргөн агуулга. Одоо бит хоёр бол нэг юм сэдвийн хүрээнд маш жижигхэн мэдээллийг ойлгомжлол өгж, тэрнээс биш хүүхэд төрөөд ер нь ингээд хөвлөд би болохоосоо ахуулаад хүн хүртэл тэр процессыг яриад тийм ээ яриад явхад бол одоо маш хугацаа орно. Одоо тэр болно болохгүйг бол бид нэр аль хэдийнэ хүүхдэд 2 настайд нь ойлголцсон л бас байх хэрэгтэй тийм ээ. Тэгвэл 0-оос 2 наснд нөгөө нэг ээжтэй итгэхтэй нөгөө attachment-ийн үйл явдал итгэх ба үл итгэх гэд бас яриад идэг шүү дээ. Энэ зүйлийг бас ингээд өгөөд 0-оос 5 наснд нь тэр нөгөө сэтгэл зүйн хэрэгцээнд хангагдсан хүүхд насанд хүрсэн хойно яадгийн энэ гэл ингээл яриул эн чинь өөрөө ингээд аюу том өргөн агуулгатай. Тэгэхээр өнөөдөр бол хоёулаа зөвхөн өнгөрсөнд болоод тий болчихсон тэр таагүй турсамжийг яах вэ гэдэг зүйлсийг ярилцаад байна гэдгийг сонсогчд манаа сайн ойлгож байгаа бах тий. Би саяхан нэг хүнтэй уулзаад тэгээд ярилцчихсэн чи тэр хүн ингэж хэлжсэн байхгүй. Ингээ би нь л өвдөд исэн юм байна л да. Хоолойн дээр нэм тэгэлцсэн юм шиг санагдал. Тэгэл хоолойн өвдөл. Тэгээд энэ яагаад ингэж хэцүү байгаад байна? Одоо зүгээр ингээл сууж ахт хүртэл хоолонд итгэд хүртэл хэцүү байгаад ахна. Эмнэлгээр айгүй их явсан гинэ тэр хүн. Улсын эмнэлгээрч яваал, хувийн эмнэлгээрч яваал, гадагшаа хүн амьтнаар ингээл асуулгаад тэгсэн чинь ерөөсөө ямар нэгэн онш ингээд тодорхой байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь хамгийн сүүлд уулзсан юм чинь чи ер нь сэтгэл зүйчдэр очиод үзээч гэж хэлсэн. Тэгээд сэтгэл зүйчдэр очиод тэгээд сэтгэл зүй нөгөө нэг асуудлуудаасаа болоод өөрийнх нь түгшиж байгаа тэр байдлуудаас болоод ингээ хоолой нь боож байгаа юм шиг, юм тэглээд байгаа юм шиг, амьсгалахад хэцүү байгаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүд нь болоод ирсэн юм байна гэдгийг би анзаарсан гэд тэгжсэн. Тэгээд би бас тэр эмчид айгүйх ингээ баярлсан. Мэдээж би энэ өвдөд байгаа юм бэ гэж аам чинь үзэн. Тэгтэл онш байхгүй байгаа учраас сэтгэл зүйчдэр очиод үзээч гэд бас тэр үнийг нөгөө төрний хоёлын ярьдаг шиг тэр нэг жимрүүн бас ингээ чиглүүлж өгсөн байгаа байхгүй. Тэг яг үнтэй адилхан бид нар бие өвдөд байна, ядраад байна, хөшөөд байна гэдэг юм. Ингээл хэлж байгаа наадах энгийн эмч шинүүд маань бас таны сэтгэл зүйтэй ер нь холбоотой байж магадгүй юм аа. Нөгөө дараад одоо хадгалсан байгаа мэдрэмжүүдтэй чинь бас холбоотой байж болох юм аа гэдгийг бас хүмүүс ийм мессежийг аваасаа гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа ерөөхдөө бол өнгөрсөн гэж яг юу юм яхаараа хүнд ингээ үлдээд идэв бие махбодод сэтгэл санаанд хүртэл ингээ нөлөөлт юм байна. Саяны жишээг хүртэл ярьлаа. Тэгэхээр ерөнхийн нэг ойлголт болоод хүмүүс ингээ авсан байгаа гэж бодож байна. Одоо тэгэхээр хүмүүс тэгвэл одоо яах юм бэ гэдэг асуулт тулгарч байгаа гэж бодож байна. Тэгэхээр өнгөрснийг тэгвэл яах вэ? Тэгэхээр хүн болгон л боддог байх л та. Мэдээж хэрэг амьдрал гэдэг чинь байнга шулуун дардан байхгүй хүний амьдрал те. Хүний амьдралд бас одоо те зовлон, зүдгүүр, баяр жаргал бүх зүйл ингээл хослоод явдаг гэдэгтээ та нар маань санал нэгдэг л байна тийм ээ. Тэгэхээр өнгөрсөнд тэр болоод болчихсон тэр зүйлийг яах вэ гэдэг асуултыг тэгвэл одоо бүгдээрээ өөрсдөөсөө эхлээд тавь. Одоо сонсож байгаа хүмүүс гэсэн яах вэ? Эхлээд та өөрөө ямар алхам хийсэн? Ямар алхам хийсэн бэ те? За тэгвэл яг хувь хүн болохоор яг зөндөө олон аргууд бий. Маш олон аргууд бий. Тэгэхээр өнгөрсөнд яах вэ гэхээр өнгөрснийг бид нэр уучлж болж байна. Магадгүй хүмүүс уучлна гэхээр яахан за уучлаарай гэж уучлцсан гэх юм. Зарим хүмүүс уучлцсан гэж хэлдэг шүү дээ. Би уучлцсан хэрнээл байгаад шүү дээ. Өнгөрсөн бодогдоод шүү дээ. Ботхоор л хэцүү санагдаад. Ботхоор л хэцүү санагдаад шүү дээ, тий. Тэгвэл
одоо нөгөө нэг өөртөөгөө магадгүй ярих гэдэг чинь өөрийгөө ойлгох. Тэгэхээр яах вэ гэхээр энэ бол ингээд болчихсон тий уучлах гэдэг тий тухайн үед тийм зүйл болоод өнгөрцөн. Гэхдээ би тэр үед яг л тэр үедээ тохирсон хамгийн сайнараа л шийдвэр гаргасан. Миний надаас гарсан одоо шийдвэр бол юм. Тухайн үеийн мөчд гаргачихсан шүү дээ шийдвэрээ тий. Тэр үе хангалттай нэмэ тий чи бол хамгийн сайнараа хийж чадсан. Би өөрийгөө уучлж байна. Бас нөө бодлоо өөрчилж байгаа бодлоо би арай эргэжүүлж байна. Хатуу хандж байгаа тэр бодлоо өөрчилөх гэж оролдож байгаа. Тий, оролдлого хийж байна уу? Ийм оролдлогыг бас хийж үзсэн үү? Арай илүү тийм ээ. Арай зөөлнөр. Би тэр үед ингээд одоо тэр хүнд тийм үг хэлсэн шүү. Магадгүй өөрөө тэр үгийг сонсохыг хүсдэггүй өгөө хүнд хэлчихэд бас шаналаад яваад байж магадгүй шүү. Зүгээр хөнгөн жишээ авал тий. Тэгвэл би тэр хүнд 7 хоногийн дараа уучлаарай гэд хэлсэн шүү дээ. Одоо хангалттай тийм ээ. Би дахиад тийм үг хэлэхгүй байх болно гэдэг ч юм уу тий. За одоо тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотой өөрийгөө одоо хийсэн тэр зүйлийг яаж одоо эргээр уучлж болохоор байна. Өөрийгөө нэгдүгээрт уучлахыг хичээгээрэй. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн бодох нь шүү дээ. За нөгөөх нь болохоор нөгөө талаараа болохоор илүү нөгөө нэг үгүйсгэх бас үгүйсгээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Үгүй тийм биш. Энэ бол ийм зүйл биш. Ийм л байсан. Угаасаа би ийм л хүн ч юм уу те. Ийм үгүйсгэхийн оронд өөрийгөө ойлгох гээд үзээрэй. Өөрийгөө ойлгоно гэхээр яах вэ гэж бас боддог хүмүүс байдаг. Өөрийгөө ойлгоно гэдэг нь өөрийгөө дотоод хүний сонсхийг л хэлээд байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэ? За 8 чи хизээс сүлд өөртөө талархсан. Тэ? Хизээс сүлд өөртөө баярлалаа гэж хэлсэн тэ? Сүлд хизээ өөрийгөө урамшуулв. Хүмүүсийн бас төдийлөн хийдэггүй зүйлс байгаа юм тийм. Хийдэггүй. Бусдад бол баярлаа, талархлаа. Ийм байсан шүү, тийм байсан шүү. Чи ямар хөөрхий гээл тийм. Чи чадлаа гэдэг ч гэлээ те. Хүн өөрийгөө нэгдүгээр тавьчихдаг тий. Тэгэхээр хизээ өөртөө сайхан үг хэлээд унтсан бэ. Тий. Одоо хизээ та тэгвэл хүнээс үг сонссон эсвэл хүнээс үг сонсмоор гол тий. Хүнээс чи ямар үг сонсвол илүү баяр жаргалтай болтой. Тэрийгээ чи өөртөө хэлж үзсэн. Өөрийгөө илүү их ойлгох. Болоод өнгөрсөн үйл явдалд би тухайн үед ийм мэдрэмжийг мэдэрч миний энэ гэмтсэн. Гэхдээ би одоо юу гэдэг нь те энийг ингэж хийх бас боломжтой юм байна. Одоогийн нөхцөл байдал дээр би эргэтэн бүтэн ухаан санаа сэрэг ийм сайхан хамт олонтой ийм сайхан ажилтай төрөлтэй ингээд би сайхан өр хүүхдүүдтэйгээ тайван сайхан амьдарч байгаа юм байна. Тухайн үе мөчд би тэгж гэмтсэн ч гэлээ те эргээд би энийг ингэж бас өөрчилж бас болох юм байна. Гэдгийг бас өөртөө бас тавьж болно. Ерөөсөө өөртөөгөө ярих, өөртөөгөө ажиллах юмыг л би хэлээд нь шүү дээ. Тэгээ энэ бол нөө маш нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдээ хэлээд байгаа шүү дээ. Тэг хүлээн зөвшөөрөл гэдээ хэлээд байгаа тий. Хүлээн зөвшөөрөх нь бас аюул чухал. Хүлээн зөвшөөрөл явагдахад би дахиад хэлээ. Нөгөө нэг айдсын төгшүүр чинь намжиж эхэлдэг. Нөгөө нэг тарих чинь одоо энэ болоод өнгөрсөн үйл явдал чинь тарих нөгөө нэг сэтгэл зүйтэй механизмтай нэгт холбоотой явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг хэр хүлээн зөвшөөрч одоо жимд нь оруулж чадна. Таны тарих чинь хүлээж аваад нөгөө нэг дохио энэ аюултай биш ээ гэдэг дохиог авахтал одоо тайвшрал бий болдог гэдэг юм. Тий. Гэхдээ энийг бас нэг ойлгох хүн чинь ойлгохгүй хүн чинь л та нөгөө хүн болгон чинь хүлээж авах процесс нь өөр учраас. Миний зүгээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр мэрэгжлийн хүнд нь очиорой. Сэтгэл зүйн гэмтэл, сэтгэл зүйн одоо энэ шарах гэд яриад байгаа шүү дээ. Одоо энэ айхтар үг
Энэ үг нь цаанаа маш одоо олон жилийн ингээд дагаж ирсэн байгаад нь шүү дээ. Хадгалагдаад ирсэн. Энэ зүйл чинь нэгэн өдрийн дотор, нэг цагийн дотор, 3 өдрийн дотор те ор мөр арилждаг зүйл биш. Энэ сэтгэл зүйн гэмтэл ингээд тэр чигтээ эдгэрчдэг юм, эдгээчдэг хүн, ингээд эдгээчдэг тийм хүн мэдгүй би бол байхгүй гэж бодож чинь, чи юу гэж бодож чинь те. Тэр энийг хүмүүс ойлгоосай. Тийм ээ. Одоо ингээд хараад хахад жоохон юм сошиал дээр тийм хүмүүс бас ажиглагдаад байгаа л да. Ингээд 1 хоногийн дотор идэгчлээ гэх юм тий. 3 хоногийн дотор идэгчлээ гэх юм. Энэ бол цаг хугацаатай тийм ээ. Нарийн процесстэй үйл явц юм шүү гэдгийг ойлгоод мэрэгжлийн төвд нь, мэрэгжлийн хүн дээр нь яг энэ чиглэлээр ажилтдаг уу, ажилласан туршлага нь ямар уу тий. Суур одоо энэ хүний мэдлэг нь яг энэ чиглэлээр судалсан уу тий гэдгийг судалж байж л та нэгэн тэл мөнгөө санхүүгийн хувьд тий өөртөө хөрөнгө оруулж өөртөө туслах гэж байгаа бол тэрийг маш сайн судалж очоосой л гэж зөвлөмөр байна. Тэгээд сэтгэл зүйн гэмтэл гэдэг үгийг бас маш болгоомжтой ашиглаасай мэрэгчлэтнүүд маань ер нь хүмүүс маань ч гэлээдээ тийм ээ. Тэгээд хүүхдтэй ажилдаг бас мэрэгчлэтнүүдийн хувьд би энэ завшааныг ашиглаад бас юм хэлмээр санагдаж байна л да. Тэгэхээр бид нар юун дээр анхаарах бас ёстой вэ гэхээр ирээдүйд тэр хүүхэд маань нас биед хүрээд 25 настай бие хүн болж төлөвшөөд нэг байгууллагт ороод ажиллана, нэг хүний сайхан хань болно, нэг харийн оронд очиод бас нэг өөрийгөө тий хөгжүүлээд бас явна, бас нэг байгууллагт хариалагдаад явна. Тэгэхэд хэрвээ та хүүхэдтэй ажиллаж байгаа мэрэгчлэлтэн бол хүүхдийн тархины хөгжил, ээнэгшин дасах процесс тийм ээ, хүүхдийн хөгжлийн үе шат энийг бүр өстой А Б-гүү маш сайн судлаасай гэж би хүсдэг. Зөвхөн нэгийг нь л биш. Эдгээр чинь өөрсдөө яагаад гэвэл юм нярын нэгт холбоотой нэг нь нөгөөдөө ингэж үйлчилж байдаг учраас энийг маш сайн судалж мэрэгжлийн ёс зүйтэй хандаад хүүхдийг ингээд нээгээд орхих биш тийм ээ. Хүүхдэд заслын аргаар тийм ээ ажиллаж байгаад ер нь хувь хүнтэй ч гэсэн насанд хүрчтэй ингээд ажиллаж байгаад нээгээд орхих биш. Тэр сэтгэл зүйн тэр асуудлыг нь хаагаад тий зөв жимд нь оруулаад тохирсон аргаар нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр ажилласай, тэрийг сайн судлаасай гэж бас мэрэгчлэтнүүдтэй бас зөвлөмөр байна. Гэхдээ одоо маш сайн судалдаг болцсон байх. Гэхдээ мэдээч хэрэг хүн хэлхээс нааш нөө цаас цэцгээс цаашгүй гэдэг шиг тий тэрийг маш сайн анхаараасай. Хувь хүмүүс өөрийгөө илүү өөртөө тохирсон аргыг хэрэгэлдэг байгаасай. Хаа хамаагүй өөртөө тохирохгүй тий өөрөө ямар онцлогтой хүн блэ, өөрөө ямар зан араншинтай, өөрөө ямар төрөлхийн хөвшинчтэй хүн блэ. Тэрийгээ өөрийгөө ойлгоогүй байж ич тэр фитнест явж байгаа гэсэн надад яг фитнес тохирно гээл фитнест явдаг ч юм уу тий ингээд өөрөө буруу зүйл буруу тохироогүй аргыг хэрэглэх юм бол тэр нь танд тус биш ус болно. Тэгэхээр өөрийгөө эхлээд ойлго, өөрийгөө юу хийхээр илүү тайвширч байна. Магадгүй та йогод явбал илүү тайвшираад байна уу? Эсвэл биеийн хүчний те дасгал хөдөлгөөн хийхээр тайвшираад байна уу? Илүү ганцаараа уулан талхахад тайвшираад байна уу, тийм ээ? Энийгээ маш зөв олж хараад одоо нэг завгүй байлгана гэдэг нь ажиллаар дарах биш байхгүй. Ийм одоо ийм биеийн энэ булчингуудыг ажилуулах зүйлсийг тархиа дасгалжуулах, биеэ дасгалжуулах энэ одоо аргуудыг хэрэглэвэл энэ бас эрүүл арга болно тийм. Яг одоо бид нар зүгээр ингээд хуруугаа юмд зүсгэд хүртэл маргааш өглөө шууд идэгдэггүй шүү дээ. Гэхдээ зүгээр нэг бичгийн цаасаар ингээд зүсгэд хүртэл тэр чи эдгэрхтүүд тий одоо тий завуурлаад хорсоод хэдий ингээд одоо юм түрхээд ингээд наасан байсан ч маргааш өглөө нь лав зүгээр болдгоо ойлгомжтой. Харин тий. Аваа хэдэн өдрээ тэм завуур тэрний дараа л ингээ идэгдэг шүү дээ. Идэгснийхээ дараа ч хүртэл ингээл нэг тав тогтцсон мэт шүү дээ. Яг түүнтэй адилхан сэтгэл зүйн ер нь асуудлууд, ялангуяа бүр сэтгэл зүйн гэмтэлтэй эдгээр асуудлууд дээр хүмүүс маань яа мэдээж хүн өөрийнхөө төлөө сайн гэж бодсноо л мөнгөө зараад очиж байгаа л да. Гисэн хэдий ч гэсэн бас сонголтон дээрээ ингээд анхаарж агаарэ. Энд чинь 25 настай хүн сэтгэл зүйчээс очиж тусламж авлаа гэхэд 25 жилийн амьдралыг 7 хоногт
залсан гэдэг зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд цаг хугацаа шаарддаг. Тэгээ бас нэг юм үг гэдэг штэ. Сэтгэл зүйн зөвлөгөөний процесс. Яг тухайн үедээ ингээл хүн ярингууд тэр үедээ бол мэдээж хөнгөрч байгаа нэрэл гоё сэтгэл санаа тайвширч байгаа юм шиг санагдана. Гэсэн хэдий ч гол үр дүн зөвлөгөөний дараа явагддаг гэж үздэг штэ. Сэтгэл зүйчийн өрөөнөөс гараад сарын дараа 3 сарын дараа тэр үед нэрэн би ингэжсэн сэтгэл зүйч бас ингэжсэн би одоо л ойлголоо. Түрүүн би 2-7 хоногийн өмнө бараг сургалтын зоочоод тэр өгнийхээ утгыг сая ярилцж байгаа л нэр юм тийм байх шүү дээ гэж илүү их бас ойлгож илээ л да. Тэгээ энэ шиг цаг хугацаа шаарддаг зүйлсээ гэдгийг хүмүүс маань бас их ойлгосоо гэж хүсэж байна. За ингээд ярилцаад байвал зөндөө л олон ярмаар зүйлс байна, асуумаар зүйлс байна. Гэтэ би бас хүмүүсийн одоо нийтлэг хэрэгэлдэг нөгөө өөрөө өөртөө туслахгал хийж байгаа аргууд нь аль нь зөв буруу байгаад идэв. Үнээр мартчих болох юм уу? Хүлээн зөвшөөрөлтүүл яаж зөвлөөн зөвшөөрөх хэрэгтэй юм. Тэгээ тэр өөрийгөө уучлах, өөртөө дэмжлэг болж ах гэд хүн өөрөө бас хийж болох. Тэгээ өөрийнхөө сэтгэл зүйд тусалж болох чухал зүйлсийг бас ярьж чадлаа. Амжуулж чадлаа энэ цаг хугацаанд гэж бодож байна. За, нэвтрүүлэг подкастын төгсгөлд та энэ одоо подкастыг сонсож байгаа, үзэж байгаа хүмүүст зориулаад хэлэх зөвлөгөө бас юу байна вэ? Мэдээж хүн бол цорын ганц давтагдчихгүй цорын ганц хувилбар штэ. Тэ? Тэгэхээр та бол энэ орчлон дэлхий дээр ганцхан та бол өөрчлөгдөх боломжтой тийм ээ. Өөрийнхөө сэтгэл зүйг та одоо эрүүл гэх юм одоо эерэг зүйлсээр одоо мэдээж яг уйлахгүй, гомдохгүй, уурлахгүй байна гэж байхгүй шүү дээ. Энэ бүх сүрэг, эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хүнд мэдрэгдэнэ, тийм ээ. Гэхдээ аль болох өөрийгөө одоо тасгалжуулдаг, өөртөөгөө ажилдаг, тийм ээ. Буруу зүйл хийчлээдэ гэж өөрийгөө зэмлдэг биш, харин тэрийг яаж эргэжүүлэх юм те, яаж зөв зам руу оруулах юм. Энийгээ сайн мэддэг тийм ээ. Цаг гаргана гэдэг нь тий мэдээч хэрэг яг өөрийнхөө гадаад өнгө үзэмж тий гадаад одоо энэ гой сайханд анхаарах нь байж болох ч гэлээ тий. Өөрийнхөө дотоод энэ гой сайхан буюу тий өөрийнхөө яг энэ сэтгэл зүйн амар амгаланг илүү мэдэрч цаг гаргаасай. Өөрийгөө сонсоосай тийм ээ. За өөрийгөө сонсоосай гэж би өөрийгөө сонсох гээд байна гэл нэг өрөөнд ороод суухыг бас хэлээгүй шүү тийм ээ. Илүү 7 хоногоо бодох, өнөөдрөө бодох тийм өнөөдөртөө юу хийсэн тийм ээ. Энэ үед би хэрэг төгссөн, хэрэг сандарсан магадгүй тийм хүүхдүүдтэйгээ бас тоглохоор хүн айгуу гоё болдог шүү дээ бас тийм. Тэгэхээр хүүхдтэйгээ цаг гаргахын хажуугаар тэр чинь өөртөө бас цаг гаргаж байгаа юм шинж тийм. Нэг хамтдаа чанартай цаг гаргаад тоглолцдог. Магадгүй чанартай цагийг зарим хүмүүс яаж гаргадаг вэ гэхээр орондоо орчоод үнэхээр та завгүй байж болно шүү дээ. Тийм хүмүүс зөндөө. Орондоо ороод дээшээ харж хөвтөөд тийм ээ. Магадгүй за толгойн орооноос хөлийн үзүр хүртэл би ингээд өөрийгөө мэдрээд үзье. Өнөөдөр миний тарих хэрэг ажиллав. Тэ? Миний нүд өнөөдөр хэрэг хичээлв. Өнөөдөр би хэрэг хүнийг сонссон. Вау. 50-7 хүнийг сонссон биз дээ. 10 хүн сонссон биз дээ, тэ? За явлаа. Зүрх хэрэг төгссөн. Юу тохиолдсон болоод миний зүрх маань хитрхи юм хүчтэй цоглов. Надад ямар сайхан зүйл тохиолдсон болохоор миний зүрх маань юм тайван байгаа тэ. Би нэрээ дуртай хоолоо идсэн чинь аюух баярлсан кофе мэдэрсэн шүү дээ нэрээ. Аюу сайхан мэдрэмж авсан шүү. Нэрээ өнөөдөр чинь би маш их алхсан. Улаанбаатар хотын төвчрөл амир учраас би нэрээ алхсан учраас хөлмөөн ядарсан юм биш үү? Би өөртөөгөө ярьж гинөө би өөрийгөө сонсож гинөө. Өөрийгөө чагнаж байгаа зү би бүр тий. Энэ нь бас нэг арга. Ингээсэ гэж хүсдэг хүний. Би бас хүүхдтэй ажиллахтаа хүртэл хүүхдийг ингээ өөрөөр нь аягүй чагнуулах дуртай. Хүүхдүүд аягүй хөөрхөн чагнадаг. Ингиж нэрээ болох юм бэ штэ. Ингиж юмар юм бэ штэ гэдэг. Тэгэхээр насанд хүрэгч гэсэн маш завгүй ажилласныхаа дараа та өөртөө гарах цаг зав олдохгүй бол ингээд л нэг өөртөө нэг хит юм юмнуудыг бас зарцуулж өөрийнхөө дотоод ертөнц рүү өөрийгөө илүү сонсож чагнаасаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд би нэг юм орхигдуулчих. Тэрийг бас хэлчихье тийм ээ. Нөгөө нэг тухайн хүний нөгөө тууж өнгөрүүлсэн амьдрал гэдэг байгаа шүү дээ. Хүүхд юм. Тэрнээс хамаарч идэгрэл хэр удаан хугацаанд явах
нь нэрээ хамаардаг юм шүү. Жишээлбэл 3 жил, 30 жил. Тэгэхээр нөгөө нэг яг тухайн хүүхэдтэй магадгүй 8 настайд нь би ажиллаж исэн бол 25 настай би хүн болоход тэр хүний эдгэрэл бий болцсон тийм ээ. Эдгэрэл нь зөв замдаа орсон тийм ээ. Ингэдэг байсан хүүхэд нь ийм сайхан амьдарч штэ гэд олон жилийн дараа бас харагддаг юм шүү. Тэгэхээр шууд л нэг мэргэжлийн байгууллага дээр очиод шууд сэтгэл зүйч дээр очиод та өөрчлөгдөхгүй битгий хэд их өндөр хүлээлт бас тавиараа. Энэ бол цаг хугацааны асуудал шүү гэдгийг бас хэлмээр байна. За өнөөдрийн маань урилгыг хүлээж аваад маш сонирхолтой яриаг өрнүүлсэн. Би бас хүмүүст ярьсан жишээ болгон, ярьсан тайлбар болгон айгүйх ойлгомжтой хүрч чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ ийм үнцэнтэй цагаа зориулаад зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За урьж оролцуулсан чамд маш их баярлалаа. Мөн уйггүй те сонссон, намайг сонссон, чи бид хоёрыг сонссон. Танаа одоо энэ подкастыг байнгын сонсдог сонсогчдод маш их баярлалаа. Өнөөдрийн бид хоёрын ярилцсан энэ сэдвийг бас авах гээхийн ухаанаар хандаад сонсоосаа илүү дэлгэрүүлж бас уншаасаа, судлаасаа гэж бас хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Тархины халаас нэвтрүүлэг подкастын маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань сар бүрийн 15:30-нд Хэмнэл радио 91.7 болон тархины халаас цугуудаар хүрж байгаа. Төгсгөлд нь та бүхэнд хэлэхэд өөрийгөө уучлж, хүлээн зөвшөөрж, хайрлж, өөртөө чанартай цагийг зориулж агаарай гэж хэлмээр байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.